Хайне. Гүн. Хэрийн хоёр гэмэргүй юм. Хүмүүс шоглоод байна уу та? Би ер нэг гараад яваач. Оо бишвэлт. Гэвч юу болоод? Гэвч яадаг чинь онгохоо ичиж. Юу болох юм бэ? Юу болж байгаа юм? Наад хаадаг чи яачаа дээ? Мөн хаалгын маань хэрэгээрээ дараа тавьчих. Алиж муу хаа. Тэр боксоо. За. Үгүй Зүгээр. чигсэн сууж шиг бай. Баатгим. Тэргүй хшимэн. Kim oldu be? Zaten sizi uygumun elinde erken küstür ha. Күнчтэй. Бүр шийдэж олгаач үү юм. Яваад өгөө дээ. Харин Би юу ч гэсэн гараад хөдөө минь хөсгөрөхгүй. Зарим нь үлдсэн ч юм уу юу яаж мэдв. гайхаа. Байж чи. Байж. За тийм байдаг байж. Та яах гэж бодсон? Хэрвээ хүн оноод алжчихсан бол та өөрөө л хэрэгт орно даа. Гүн чи миний өмчөнд алдаж байгаа юм чинь аргагүй хамгаалт гэж үзэж болно үстэй төлөөлөгч. Би тэмдэг тавих гэж бодсон. Мэдв? Юу болж байна? Одоогийн байдлаар мэдэгдэж байгаас үл портер машиныг мөрөн. За. Хэн нэлээ нэлэгдсэн. За. Урд дугуй хойд дугуйнаас илүү илэгдсэн. Гэрийн хаалган дээрх машины утааг үзэхэд нэлээд хуучны эд бол та. Гэр дотроос нэг буудсан бууны мөр. Гэрийн гаднаас нэг буудсан бууны мөр. Тэр буурм нь гэрийн дээд хоймрын хэсгээр цаашаа нэвт гарч. Нарийн шинжилгээл хийх хэрэгтэй юм байна да. Буудлагын мөрөөр бууны загвар, машины марк зэргийг нарийн сан тодруулаад шинжилгээнд өг. Мэдлээ. Постууд гарсан байгаа. Замын цагтаанараас нэлээсээ асууж сурвал. За. Мэдлээ. За үгэнгүй. Та 50 байж болно. Энэ миний нэрээ утас. Хэрэг гарвал над руу ярина үз. Тэгээд та малынхаа өнгөцсийг сайн бичээд мэдүүлэг өгөх шаардлагатай. Ийм л энэ үгэнгүй. Ер нь ч тэгээд өвгөнгөө минь хот руу ингэж төхөж буудаг нь яа гэм дээ. Үгүй яах вэ хүмүүн. Илүү гарсан шуу цагаа идэгээ борлуулж амьдрал ахуйдаа л хэрэглэе өгч юм. За санаа амар байна да. Бид ч ингэ явъя. Хэрэгээ тэнтэй холбогдно. За. За яаштай.
За баяртай өгчөөж байна. Сайн байна. Өөс сайхан болсон. Сайхаас. Малын хулгай хэрэг гарсан зурагтай да. Тэшээ чи мэд тусч байхгүй. Хэрэг гарсан гэж мэдлдэг болоо шүү. Малын хулгай хаас айгуул гарч идэг шүү. Эдгэрт ямар хамаатай? Дарга таныг уулзаарай гэсэн. Энэ удаагийнх нилээд хэдэн аймаг сум дамнсан бүр буу шидэмдэд тулсан хэрэг юм баха. Тийм болохоор бидний тусламж хэрэгтэй гин. Чамааг мал доорхон байсан болохоор л асууж байгаа юм байл үү? Бараг мал болохоор цаадах ч үгүй гэж байна вэ? Арай ч юм бэ. Ихтэй ер нь утгах нь бол нэг тиймэрхүү. За та энд гардтай ингэж нийлж цуурж ахаар дарга руу нэг ороодхоо. За. Заашгүй чи юу? За, наад хоёроос дуулаад үзтээ. Яасан. Бас намайг шоолоод авчихсан. Үгүй. Малын хулгай гэж сонсч байгаа сууж. Энэ удаагийнх нэлээ ноцтой шүү. Хулгай гэхээс дээрм шахав. Буудалцсан. Тэгээд аймгийн нөхдүүд эднээс тусламж хүссэн байна. Хулгаасан арга барил. Ашигласан тээврийн хэрэгслэл. Явсан маршрутаас үзэх юм бол нэг бүлэг этгээдүүд хэд хэдэн сум орон нутгад амжаад үйлдэл яваад исэн байх магадлалтай. Хулгай маха хот руу оруулж ирээд зараад байна. Үнийг шалгаах гэж сая удирдлагаас надад үүрэг өглөө. Тэгэхээр мал дараа ойроор чи нэрийг авна уу да. Малын хулгайчтай. Тэгээд бүр буудалцах дээр тулсан юм биз дээ. Нотлох баримт олддгүй хэцүү хэрэгтэй. Өмнө нь ч бол яг хүлээлгэж болдгоо л байлаа. Энэ удаагийнх баримттай ч байж болохоор гэхдээ хоёр хөгшний шөнө унтчих хат нь гэрийнх нь гадна талд хаалган дээр нь портер булгад тавьж агаад бод молыг буудаад халаад ачаад явуулсан. Номероо шавардчихсан. Харагдахааргүй болгоод хохирогч гэрээсээ харахсан боловч юу ч харж чадаагүй. Ер нь хохирогч баг юм хараагүй тайлхан да. Уулмөр ч юм уу барьцгаар сэжүүр олцсон юм. Шүүх шинжилгээний газар оюун болд дээр ганц хоёр юм ирсэн байгаа. Очоод үзэж болно. Ихтэй цөөх юм аа. Ядж хахад залгинууд нэг ч хонгоо үлдээдгүй бүгдийг хамаад аваа явцсан байгаа юм да. Тэгвэл малын сангаас мөн малын хулгайч нарыг сайн шүүсэн л дээр юм шүү дээ. Тийм ээ? Харин Яг үнэ. Чи наадах. Би Махны зах дээр очоод шинэ сургууль ямар хүмүүс чэнжүүдэд хямдхан мах нийлүүлээ гэсэн санал тавьж өгөө юу. Тэгээд захын хорооллуудаар гар дээрээс мах худалдаалж ийн үгүй гэдгийг шалгаат. мэдлээ. Харин тэр портер ардаа буудуулсан нөхдөж шүү. Ойлгосон. хаанасаа бодсон юм? Тийм ээ. Өвгөн тэмдэг тавьсан байгаа. Хуучны айхтар хөшин байлээ. Айхтар хөш юм аа. Өдөө хайдгүй бах та. Тэр чинь хүнлдүүнд буудааг юм их юм. Нэг насных хөрөнгийн нүдэн дээр нь туугаа явчихаар хүнд ихгүй гэж яах юм? За. Ажилд орох. Мэдлээ. Мэдлээ. Буудалсан. За сайн уу? За самрыг өгөө. За ямар бэлгтэй хэлээ. Ямар юмныхан дэлэг багт. Буу ашиглаж дээр нь хийсэн байна.
нэлээд ноцтой гэж мэдгий. Сэжүр хэр вэ? Зад гэрийн хаалган дээрх бууны сумны нүх, машины мөр, өнгө, марк. Өөр юм байхгүй. Портер л үстэй. Аа. Тэр ч одоо гарын дээр болохоор юмд л ашигладаг болж тээ. Бууны хөнгөө байна уу? Хөнгөн байхгүй. Бүгдийг аваад явчих. Нилээн туршлагатай хүмүүс байж мэдгий. Тэгвэл ч жоохон хүндгэл юм байна да. Ер нь амар хэлбэр юм гэж хаа байх вэ? Тэр юм бол доо. Олон машин дундаас машиныг наривчлаа тогтоочих юм бол их хэрэг байна та. Ямар ч байсан би хэргийн газраас ирсэн. Машинаас унсан үртэс удгийг шинжилээд үзье. Замын цагдаагийнхан тажигсаа холбогдъё. Тэгж байтал учир нь олдохгүй л үү дээ. За. Би явлаа. Явж байгаа юм уу? Явлаа. Ойроо. Мах ямар байт? 500. Дандаа шүү. Доош байхгүй. На мах ямар үнэтэй вэ? 500. Сайн байна уу ихэ? Үгүй сайн өмөрдөж. Сайн. За, та эзэн ирсэн. Сайн юм. Мах авах гэж байгаа юм уу? Мах уу? Түүнд гайгүй шүү. Мах авнаа. Чам тэгээд ер нь авчаар өдөртөө мах байгаа юм. Яагаад хямдхан зарах гэдэг юм? За, та болдоо. Нөгөө говийн зэрэглэгийн ангийн байцаагч а. Хардас ирдээд дүүн танд юу гэж муу юм шахах вэ? Хардас ирдэхгүй бол болохгүй байна. Танай нэггээр ойрд сэжигтэй мах орж ирв. Тийм ажтай юм. Яг ийм тийм гээд хийчих юм алгал байна л да. Одоохондоо. Тэгээд ер нь буруу гарын юм их чинь 100 гарын болгоод гар дүүслийнх нь бичгийг нь өөрчлөөд оруулаад ирдгийг та мэдчихэл байгаа шүү дээ. Гэхдээ чи дотор нь байгаа хүн хэн тэгж оруулж ирдэг, хэн ном дүрмээр нь оруулж ирдгийг ирэх биш мэдж байгаа байх юм дээ. Ер нь асууж сурлал болох л та. Хойлож байна шүү дээ. Аба, харж байгаарай. Харж байгаа шүү дээ. Хичнээн олон хүн ийшээгээ мах чирж авчирж байна. Бүгд л мортоо явган нуцхан. Дээрээс нь явуулын инженер хөдөө орнотгоос мах буунд авчирч байна. Бид нар тэрийг нь авчин далдруулах гэж үйл үзэж байна. Бар ресторанууд чирж авч байна. Бүгд гарал үүслийн бичгтэй. Цаана тэр сумын засаг дарга нар нь дуртаагаараа гарал үүслийн бичгийг хөтлөж шít. Захийнхан тэр жижиглэнгийн хүмүүс биднээс аваад зарж байна. Тэгээд ер нь дамжлаг бүр дээрээс нь мах гаднаас ихээр оршилж байна. Хууль ёсны гэх юм байгаа мó мэдэх юм алга. Чи энд бас олон жил байлаа. Өөрийн гэсэн хүрээлэлтэй ч болоо биз. Тийм болохоор би чамд ирлээ шүү дээ. Тэгэхэр чи энэч зах бай, өөрч зах бай. Бүгд нь өөрийн гэсэн чихтэй болмаар байна. Ер нь бүх шат дамжлаар дээр нь өөрийн гэсэн чихтэй бол. Надад ч хэцүү асуудал байна да. Бүх захын шат дамжлаг болгоныг хянана гэдэг дүүнээрээ барахгүй. Чи чадна.
Би мэдэж байна. Би чамайг энэ байтугай надад туслах ёстой хүмүүсийн нэг гэж бодож явдаг шүү дээ. За тэр чих. Ер нь бол би чамайг манайхантай албан ёсоор хамтарч ажиллаач гэж гуйж байна. Ер нь бусад зах дээр ч гэсэн чиний танил тал байгааг би гадралж байна. Дүүн таны ач тусыг яаж мартах вэ? Миний өдөө зэрэгтэй явна таны л ач тус. За яах вэ? Дүүн чадах ятгаараа тэгэл оролдол үзье. Харин та надад тэр хүнийхээ талаар жоохон мэдээлэл өгөх хэрэгтэй. Ямар хөө зүс царайтай хэд насны арчмын хүн юм. Ямар унаад хэрэгтэй. Тэгэхээр юм байна. Тэд нэр цагаан өнгийн портер машинтай байж болсон шүү. Машиных нь арын тэшний хаалтан дээр буудулсан жижиг сумны нүх байх хэвээр. Ер нь нэлээд аюултай хүмүүс байж мэднэ. Болгоомжгүй хэлэгдэхгүй. За. Юу. Дүүн тэгж яагаад яри. Таны дугаар над байгаа. Иргэд үлцээ. За. Харжлаа. За. Юу болсон болоо та тэр залуусыг тэгтлийг сижиглээд байгаа юм дээ. За бараг сарын шахуу өмнө юм да. Бид хоорондоо нутаг усаа булаацалдаж сүүлдээ бүр ташуур шийдэмдээ тулж байж салсан болсон. Тэгээд энэ дугаагаа надад яагаад хэлэв? Нүүдэл суудлаа нэ тэрэ гэж явсаар байтал тэгж явах завж хөлөө олцсонгүй л дэх юм. Тэр тухайгаа нэг тодорхой яриад тааш та. За манай энд буугаад нэг удаагүй байсан. Тэгээд нэг өдөр ходог дээр хонио овсолж байтал энэ самар цогоо хөх гэрэл хоёр давхиж өрч ирээд муу хөгшин толгой чи нутаг бэлчээр дээр бууж хаадаг гэд нэгээ загнаж эхэлсэн. Тэгэхээр би бас нэг хатуухан үг хэлээд тавьчихсан. Тэгтээ сүулдэ бүр зодод нүдхтэй тулаад бид чинь нийлээд юм болсон л доо тийм. Тэгж байтал нэг хоёр залуу ирж биднийг салгасан юм л та. Тэр чинь юун залуус вэ? Ямар хоос вэ? Мэдгүй. Манай энд хийн л хөөгтүүд лав биш тэр. Нэг хотын бололт нэг жижиг цагаан тэрэгтэй хоёр залуу байсан. Хаяа манай энэгээр нэг явж л харагддаг юм. Тийм бий. Тэр харагж байгаа гэр мөн үү? Моо. Тэр хоёр мөн үү? Ой шиг л яах юм. За сайн байна уу? Сайн байна. Бишээс утгаараа. За энэ чинь хинийх гэдэг айл вэ? Гэрэл суух гэдэг айл да. Гэрэл зүг хайдсан юм бол Ойрхон малдаа явсан. хизээ ирэх юм бол тоо. За өглөө л гарсан. Алгал байна.
Саяны ишээ явдаг хоёр морьтой хүн юу хүм? Мэдгүй туурчтай юм шиг байна. Намайг илэг бариад. Харин та нарын бараанаар зүхтаага явчлаа. Танах машинтай байсан юм а да. Байсан. Аль хэдийн зарцсан штэ. Аль хэдийн гэдэг чинь яг хэдий гэсэн үг үү? За сарын өмнө л Хэргийнхээ олморыг баллах гэж. Машин тэргээ зараа юу. За өвгөнгөө. Ажил цаад болохгүй байх хэрэгтэй. Та шимээгүй байх ёстой. Дугаар нь хэд байсан юм бол? за мэдхгүй. Би ямар машин тэрэг сонирхоогүй штэ. Мах ид. За. Манай үйлсгүй цагаан идэ зарна гээл. Авсан тэр үр шимийг гаргасангүй зарчих шиг боллоо. Тэр хүн өөрөө мэдчихэж байгаа юм. Малынх нь махаар. Эзний дайлхал танах дутаа юу? Монгол амлцсан. Юу ч хийхээс буцхаа билсэн буцаамтд. За өвгөө хоёлоо явах уу да. Миний хонашир баяраа. Би чамайг зөндөл эргүүлж байна. Чи юу нь яг намайг тоодгүй юм? Чи адилхан нөхөргүй үстэй. Яг юу саад болоод байгааг би ерөөс ойлгохгүй. Эхлээд амьдралаа авнаа. Тэгэл дараа нь хань ижилтэй олъё. Ер нь ч л хүүгээл бодчих. Гэхдээ ирчүүдэд нэг бусуудаа хуурдчихсан болохоор дахиад хуурдахгүй. Би юугаар болохгүй юм. Чи надтай хамтарч ажилладаг хүний хувьд намайг хэр орлоготой чи сайн. Чи бид хоёр хамтдаа жаргалтай амьдрах боломж байна гэж бодохгүй юу? Итгэхгүй. Огтомч итгэхгүй. Яагаад? Чи ч урд нь хэрэг тогтов. Орч исэн гээд. Тэгээд дахиад их хөх батлаа хаана? Баталгаа юу? Баталгаа байна. Одоо тэг яах вэ? Одоо яах вэ? Яах. Хөөрлөө. Бас морила. Минийхөө самраахта морогч. За лавдар мөрч. За минийхөө сайн авдий. Араас нөхөө амтан дагаагүй. Дагаагүй аав. Би хонио хотуулчаал ороод ирлээ. Ээжтэй би итгэхийг гэж уурлаа. Оо за. Ой самра. Идэх юм ирсэн шүү. За гэрээр юу вэ? Цагдаа нэрээс тоо. Юу асууж байна? Одоо ирсэн. Ээжээс л баахан шалгаагаад лээ. Тарийг ээж өглөө адууны хаардаас явсан. Хизээ ирэх нь битгэхгүй л гэж хэлсэн. Тэр мөн үгүй юм ярьж байна. Тэргүй тарийг хулгайч илээ тэрэгэлээ. Тэр цагдаа харин тэр өгүүлийг загнаад дугуулсан. Цогоо. Ой самра. Ер нь тэр үгнийг тэнд байна гэж хэн санах вэ? Одоо тэр үг нь янз янз юм ярьж байгаа да. Анхнаасаа тэр үгтэй зууралдах тэргүй чилээстэй. За тэр яах вэ? Ээж нь өөрөө өгч юм нөхөө. Ээж тэр зүхтаадаг хүмүүс төөрийн хүмүүс гэж хэлсэн. Тоор. Харин тэд нар лог илэг бариад гэж тэр цагдаахад хэлсэн.
Сэргэлээ үгүй шүү аа. Хайл жоохон уур гэдэг болохоос шүү. Мацаа. Машин асуулаа гинэ. Жинхэнэ нохос шиг санаатай мó өвгөн төгцөг юм аа. Арай тэнтлээ хэрэггүй ч хэлээ өстэй. Энэ ууланд хэдий боллоо гэхэд. Арга хэцүүдлээ санаж. Зүгээрээ. Байдлыг жоохон ажиж хагаад хэлээ хөдлөнө. Биш. Самара. Ер нь хоёул хоторох уу? Зам орё. Унаа дагтээ. Энд юу гой хий? Хөө. Тэгээд. Маа. Нэг авч. За миний хөө. Налаа. Одоо гэртээ. Ээж нь хүлээж байгаа заа. Болгоомжтой яваарай. Ой. Гуантаас уул мэдгүй гэж хэлээрэ. Аавга адундаа явсан л гэдэг гараа. За. Тэгэж хэллээ. Болгоомжтой яваарай чи. За. Маргааш өглөө хөдлөхөө. Тэгээ. Одоо амрыг да. Амраа. За бараг наач марга болчихлоо шүү. Тэднийг л сүүлийн их хэмжээний мах оруулж ирсэн гэж байлаа. Хамгийн гол нь эргэлтийн хөрөнгө бол байхгүй. Хамаг маха өмхөөрүүлсэн гэж хэлсэн. Гинтл баахан мах оруулаад ирсэн байлээ. Чи надад хэлсэн бүхнээ хүүхэнтэнд хэлж өгдөө. Тэрэн дээр санаа зовлтгүй. За би ингэ явъя да. Амаалтай да. Зүгээр дээ. Байна уу? Мөрдөгч юу? Нэхэ. Харин өдөржингөө ажилдаа байж байгаа сая зав гараад. Нөгөө хэрэгжээс ижүүр гарсан шүү. За ер нь уулзж хагаад дэлгэрэнгүй яри. Зүгээр ч хүмүүс биш нэлээ аюултай амт юм шиг байна. За. Чи амаа мэдэж яваарай. Танаа өр хүүхэд хаа сурдаг, том хүч хэмлэж тавьж байгаа бүгдийг мэдэн шүү. Юу залуус? Эрдгээс шууд уулын ирлээ явахгүй сайн бодороо. Унаашаа. Бооны хоо. Дөө хийж уусдаг залуу одоо аюулгүй болсон. Дөө дахиад уулзгээрэй. Сарцаа.
Байна уу? Гард. За нөгөө хэргийн өвгөн саахал чахуу нутгалдаг нутгийн хэдэн залуучуудтай хэд хоногийн өмнө бэлчээр булаацалдаж зодтолцсон юм байна. Тэгээд аймгийн цагдаагийнхаа араас нь явсан боловч нөгөө залуучуудыг чинь уул руу оруулаад алдчихж. Гэхдээ эхнэр нам ангадгүй гинэ. За яасан. Хүний эхнэр аргална гэхээр сэтгэлчин сэргээд ирв аа. За чи тэгэхэр байна штэ. Тэр хаваар нутгалдаг хөх гэрэл, самар цогоо, Батбаяр гэдэг залуучуудын материалыг олоод баг. Тэгээд хурууны хээний санд байна уу юу үзэх. Ер нь ямар хөө залуус болохыг мэдмээр байна. Би өөрөө хөөцөлт гэсэн чинь өнөөдөр нөгөө мэдээлэгчтэйгээ уулзчихад байна. Тийм тэднийх бас нэг портер машинтай байсан юм байна. Тэгээ хэд хоногийн өмнө зарж. Тэгэхээр тэр машиныг хүнд хизээж зарж вэ гэдгийг нарийн тодорхойлох хэрэгтэй. Чи материалын аймгийн мөрдөгчөөс авчих. Тэгээ дүнгээ явуулаарай. Мэргэжил нэгтүүдтэй бол туслая шүү. За. Алло, маш ортой. Чи над нүрэмэ яач вэ? Ур дотор нэг жоох уугаад. Чи над архинаас болж нэг үсэн балар шүү. Яасан ч хаширдгүй. Гэхдээ уул нь уухгүй гэж бодох юм. Тэгэд яа харахгүй ажлын шаардлага гараад хүнд тооч юм шүү дээ. За яа. Тэгээ сурагч юм гаргав. За баг гарсангүй дээ. Нилээд л ирж хайлаа. Бүгд л өмнө харьцчихсан хүмүүс. Ямар нэгэн сэжвэр гарсангүй. Чи надаас юм нуугаагүй. Уг нь надад мэдээлэл өгье гэж ярьсан санагдах юм. За хаанаас та одоо надад итгэхгүй юм. Би юу гэж танд бодлоо ярьж идэг. Тэгээ чи ийм хийм ярихын төлөө намайг уулзъя гэж дуудсан юм. Яг нэг бүр түүхэн нэг юм сонссон л доо. Гэхдээ яг найдвартай биш. Инхэ. Чи ер нь хэдхэн гэмт хэрэгтнээс айгаад надаас юм нугаад байгаа юм биш үстэй. Гүй яалагч. Гүй нэг таньдаг хүн маань гэж хэлсэн шүү. Гадуур ганган машинтай залуучууд мах зараа яваад байна гэж. Ямар машинтай? Нэр ус нь байна уу? Тэрийг нь сайн мэдэхгүй л дээ. Нэг ресторан болоод тоглоом мах, үхрийн гол мах, тэр нарийн махнууд л зардаг юм шиг л. Тэгэхээр чинь нийтдүүд нь надад юу гэж илдүү юм ярих вэ? Тэр махавичж өгöd байгаа ресторануудын нэрсийг мэдэж байна уу? Би нэг хідэн юу яасан? Нэр иччихсэн. Аль маш goed. Жаач. Баярлалаа. Чамд гэж хэлэхэд болгоомж илүүтэхгүй шүү. Яг нь энэ удаад надаас юм нуугаагүй гэдэг чинь би итгэлээ. Чи өөрөө мэдж байгаа байлгүй дээ. Худал мэдээлэл өгөх юм бол яах юм? Юм нэмж мэдэх юм бол надад утасдаж хэлхээ ч гэсэн. Шаардлагатай гэх юм бол бид чамайг гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж болно гэдгийг ч ойлгож байгаа биз дээ. Яц ингээгүүч. Яаглаш. Ja.
Би яг та нарыг хийснээр л хийж байгаа. Цаадах чахад энэгээр эргэлдэхгүй хаа. Бид ягаад чамд итгэх ёстой гэж. Надад итгэхгүй гэж болно л доо. Цаг хугацаа харуулаагүй шүү дээ. Новшин чиний амьдрал миний гартаагүй шүү дээ. За юу? Чи миний ардаас тэр новшин тэр цагдаагаа дагуулад үзээр юм новшин. Одоо эндээс буу зайл. Буу. За сайн байна уу та? Сайн байна. Даштаваагаа хайчаа. Хөгшний зүрх нь муудаад энд үзүүлэхээр Улаанбаатар явлаа. Яалгаа. Би энэ тэгээд гайгүй байна уу? Гайгүй дээ. Сайн байна. Сайн байна. Нууц. Би уг нь даштаваагаас нэг юм жоохон тодруулт юм уу гэж. Оо. Хэрэг гардгийн өмнөхөн нутгийн залуучуудаа гар зөрүүлжээ дээ. Тэр талаар та юу мэдээг үз? Тэгсэл гэж дуулсан би сайн мэдэхгүй. Мэдээг. Нөө хөх гэрэл. Нөгөө самар цогоо хоёр харин манай хоёр хөгшнийг бүр илэг бариад энэ бэлчээр ахууга булаацалцсан юм уу яасан? Харин нэг ийм явдал болсон байлээ. Та чинь ихэд юм блэ? Намайг тулгай гэдэг. Энэ хөгшаах бид хоёр чинь нэг нутгийн улсууд байхгүй юу? Тэгээ ийм хэрэг гарсан болохоор би бас хоёр хөгшнийг айж имэж байгаа болов гэж бодод. Тэгээ би харин энэ үгийг хамтдаа авах санаатай. Энэ хажууг нь буучаад. Тэгээд ирлээ. Чээж тэгвэл тэд нарыг мэдх юм шиг дээ. Оо мэднэ. Тэгвэл та бид нартай цуг яваад өгөхгүй юу? Болно. За бид нар ч ингэ явъя да. За бай. За. За шууд ярианд орё да. Эртээ танахаас морьтой явдаг хоёр хүн бол танаа нөхөр нөхрийн чинь найз хоёр байсан юм. Харин та биднэрт худлаа ярьсан баха. Одоо харин худлаа ярихгүй байгаа үстэй. Танаа нөхөр чи хайч юу? Танаахан тэр мөн хөөх юуг мөнчих зовоосон да. Одоо харин ингэж зоох цаг чинь нэг мөсөн дуусч байгаа нь энэ. За. Ядгаа та чимээгүй. Бид нарыг асуусан үед хариул. Ойлгов уу? За та ойлоод яхав дээ.
Харин одоо юу болсноо яриач. Би мэдэхгүй байна. Манай нөхөр надад юу юу хийж явдгийг ярьдаггүй шүү дээ. Танаа нөхөр чинь яагаад эртээдээс хойш гэртээ ирэхгүй уулаар бүгээд байгаа юм бол? Тантай уулзсан уу? Үгүй. Эртээд л та хэдийг бараанаар зүгтаасан. Цогтой юм ярьж сууж байгаа л тэгээд дээр явдлын хэрэг илэрчлээгээ зүгтаасан. Эртээдийн явдал гинэ. Тэр талаар нь та юм гадарлаагүй үз. Үгүй. Би ч асуугаагүй байна. Чам шиг хормоогоо чирсэн хүүхэнд ямар хамаатай ингээл ерөнч тэгдэг байхгүй юу? Дахиж ирсэн үү ерөн? Үгүй. Тэгэл таг. Тэр хүүтэйгээ уулзсан байлээ. Хүүдэ аав нь хот орлоо. Та нар 50 байцгааж байгаарэ гэж хэлүүлсэн байлээ. Машина ер нь хин зарсан юм бол? Эртээд та яагаад надад худлаа ярив? Надад чилээгүй л дээ. Тэр машиныг хитэн хүмүүс ирээл аваа явсан. Тэр өдөр ер нь даш даваагийн хулгай орсныхаа маргааш нь манай машин зарагдсан байхгүй юу? Тэгэл манай үнийг аваа явуучих гэжсэндэл худлаа хэлсэн байхгүй юу? За одоо та тайлбарлаа. Учир нь олдох байлгүй. Худлаа ярьж. Танараас бүр зайлахгүй за. Дулгаа. Гүч. Энэ гэрээс зугтчаад. Гүтгэ одоо жоор сураг байхгүй шүү дээ. Эднийхээс бүр гарцаагүй. Дулгааг аваад гарч би одоохон. Эднээс чинь танхаа балантаараа бүр зартаа улсууд байхгүй юу? Тэглээгээд эднийхийг хийсэн гэж хэлж болохгүй. Эмслэж юу байхгүй шүү дээ. Гүтэ гим хийгээгүй машины бараанаар хулгайч нохоо шиг зүхтаагаад гэртээ хит хонохгүй ингээ алга болчт юм уу? Битгий тийм яриад банд нотлохоогүй бахт эднийхийг ер нь хийсэн гэж хийгээсэн. Тэглээч тэр Бат хоёр самар цагийнхаар орхол хэрэгтэй л. Бүгдээр адилхан. Энэ нөхрөө өмөрөө ингийн цагаан тагтаа болгож явахгүй юу? Дулгаа чи тэр самар хэм Бат хоёрыг мэдх юм уу? Мэднэ. Бид чи хойрны улсууд ч тийм. Тэдний хараар очих шаардлагагүй. Эднэр хийсэн байж магадгүй юм шиг байна. Иргэлийн баг харгаа тайлхсан дээр баг. Эднийхээс зургийг аваад эргүүлэх юм тараа. Би өөр мэдээд ирсэн юм аа. Чичи. Яасан хэцүү юм асууж байгаа байхгүй яа? Найзын хөвдөл асууж штеп. Өш дээрээс нь хэлэхэд. Танай энэ ресторан чинь дунд нь зохиж явуулаа шүү дээ. Би тэгээд мэдүүлэг өглөө гээд танаа цагтаагийн газар хариг хэлдэг. Ажилд олчих гэдэг. Нотол нь барина гээд адын зарга 10 ондогтой гэдгийг чи мэдж байгаа шүү дээ. Тэгээд ч бизнес эрхэлж байгаа биднэрт нэг хоног ч гэсэн үнэтэй байна шүү дээ. Мөрдөн байцаагч бидэнд чинь нэг цаг хоромч гэсэн үнэтэй шүү дээ. Чи тэг найзтай хэлэхгүй юм. Хэрвээ тэгэхээр шийдсэн бол нөгөө ресторанууд дээр нь очиод сүрдүүлж ягаад айлгахыг айлгаж ягаад уул нь олчулж чадна л та. Яг би чамааг найз юм байна гэж төрөөд ирж байгаа чинь. Яг цаг хугацаа хоцчлоо гэж утсан. Чи ч хэлэхгүй мэт дээ. Чи шин тэгээд ийм хууль бус юмд өөрөө тийм
Дургүй үсттэй. Жиш намайг ятгаш дөнгөлөө. Ойр бохноос манад хитэн бацаанууд мах нэлээд байгаа юм. Яг бидний загсан нарийн ширээ махнуудыг авчирдаг болохоор нь манайхан дуртай юм л да. Тэгээд хитэн залуу ямар машинтай ирдэг юм бэ? Саарл өнгийн Прус машинтай. 2 залуу байгаа. 20 орчим насны хөөрхөн ааштай залуу шиг санагддээ шүү дээ. Өөрч одоо хэлэх юм алгадаа. Миний хөшөө энийг мэдчихэж тэгээд тэр дурн надад хэлчихгүй. Тэгсэн бол наандаж хэдэн хүний эд хөрөнгө мал сүрэг цаандаж хүний амьд амрах байсан гэлээ. Тийм ноцтой юм тэрэг үлдсэн нөхдүүд үү? Ноцтойгийн хувьд бол ноцтой. Өөр дээрэм хийсэн инээ тэрэгийг өөнсөн болж байна. Тэг хизээрнэ гэсэн. Ойрмох хүн л ирэх ёстой доо. Нөгөө махны хэлүүлдэг 2 залууч хизээрх үлээ. Маргааш үдээс олсон баха. Тэмти үдээс олш. За, чи өөрөө сонслоо штэ. Найз нь танаа ажил дээгүүр хэрэглэдэж чадахгүй шүү. За чи тэгээд нөгөө ресторануудаа дарамтлагдаг санжуу нэг гэрч болоод байцаач нүцтэй. Тэгээд чи найзынх нь хуучин таньдаг чэнжүүд танилцуулсан болохоор гарал үүслийн бичиг эрүүл ахуйн бичгээ өөртөө даана гэдээсэн. Тэгэл дуртай авчихсан юм. Архнаас дэлсэн байна шүү. Малын бэлчээрч бус асуудал болоод байгаа юм да. Малын бэлчээрээ гэж. Энэ хөх гэрлээ самар цаг хоёр хийгээгүй нь тодорхой юм байна. Аа? Яаж вэ? Хэрвээ хийсэн бол бид нарыг очиход тэг зүхтаахгүй харин ч гэртээ 50 байж болох байсан. Тэгэж тэр өдөр яаж машинаа зарах юм? Адгийн тэнэг улгаач хажуу айлаасаа дээрэм хийхдээ өөрийнхөө машинтаа очих уу? Гэтэл өдөөнийх нь чи юу ч хийхээс бүсэхгүй л та. Тийм байдаг үеч. Шөндөлөөр очихын оронд гигэн цагаан өдрөөр малынх нь бэлчээр дээр буудаад аваа явцсан дээр шүү. Тэгээш эднэр шиг залуус уулмөр үлдээхгүй явна гэхэд би нэг итгэл төрөхгүй л. Шал дэмий юмны араас хөөж ирлээ мохорчмааргүй л. Хотоос эдний машиныг авсан эзэнтэй уулзаад мэдээ ирнэ. Тэгэхээр л ерөнхийдөө шийд гарна да. Тэгээ. Гард байна. За ямар ч байсан нэг сэжүүр олсон шүү хөө. Гэхдээ баттай мэдэх хүн бол алга. Ямар ч байсан 2 хүүхэд хийгээд яваад байна. Маргааш үйлдэл дээр нь барих боломжтой. Тэгжижил хамаг юуны учир нэг тайлагдах гээд байна даа хөө. За сайн байна. Ямар ч байсан сэжүүртэй байна гэдэг учиртай. Наадах заавал мохорлож шалгаарай. Тодорхой баримт юу вэ? Тодорхой баримт гэхээр Хөгсаарл өнгийн Прус маркийн машин улсын дугаар нь мэдэгдээгүй. Нэг иймэрхүү л байх шүү дээ. За өөр зүйлгүй. Сонсож байна уу?
Миний зовсоо гэсэн машиныг л зовсон шүү. Өөр машин зовсоогод хэрэггүй. Сэжиг авчих байх. За тэгэхээр юм байна. 20 орчим насны 2 залуу. Захиалга ресторануудын эздээс авдаг байсан юм байна. Харин хэрэгээ бол малын бэлчээр дээр малыг буудаж унгаад төргөн янзлаад наашаа орж ирдэг байсан байна. Мөн дээрээс нь өөрсдийнхөө стил имижийг маш сайн сольж чаддаг. Жижиг тэрэгтэй явдаг байсан болохоор манай замын цагдаагийнхан малын хулгайч байна гэдэг бодлогоогоор зогсоодог байсан байна. Тэгээд яаж захиалга авсан байх вэ? Хамгийн анх нь захиалга авахдаа ченж нарт өөрсдөө хувь гэх нэрийдлэр зардаг байсан байна. Тэгээд явандаа ченжүүд их итгэлийг болоод тэгэж дээрэс нь туглын мах хямд үнээр байг нийлүүлдэг байсан болохоор маш сайн хамтарч ажилладаг байсан. Мөн олон удаагийн үйлдэлтэй хохирогчт нь гэвэл туглаа чон нохоод бариулсан болов уу гэж бодоод ерөөсөө санал гомдол гаргадаг байсан. Гү чи тэгээд тэд нар яаж танив? Машиныхын улсын дугаар бүртгэлтэй байж юу? Эсвэл замын цагдаагаар зогсоолгоо шалгач юу? Үгүй. Түншүүд нь нийлүүлэгчдийг алдахаас айсан уу? Эсвэл тэр хоёр чуулгандоо машиныхаа дугаарыг сольдог байсан уу? Ямар ч байсан машины дугаарыг мэдэх хүн бол гараагүй. Тийм болохоор би нотлох баримтгүй мөнхөр зүтгэхийн оронд өөрсдийн гаргасан таамагийн дагуу Баян зүрх дүүргийн товчон дээр отолт хийсэн. Тэгтэл бидний шижилсэн дагуу Фуксар лунгийн Брус маркийн машин хойноо нилээн ачи атсан бол та доошоо суулт өгсөн. Тэгээ дээрэс нь малын нойтон мах атсан юм уу гэмээр цаан зогсон байсан. Тэгээд манай замын цагдаатай нийлж машинд үзлэг хийхэд баг малын мах нэлээд хэмжээний мөн тайрсан тооц 8 маркийн калибр буу гарч ирсэн. Наадах чинь тэгээд өгний хэрэгтэй холбоотой юм уу? Даш даваагаан хэрэгтэй холбоотой юу гэдэг үздэл холбоогүй гэдэг нь баримтаар нотлогдсон. Мөн энэ хоёр залууд портер машин байхгүй гэдэг нь ч нотлогдсон. Дээрээс нь энэ хоёр залуу энэ хэргийг хүлээхгүй гэж мэдгдсэн байна. Тийм баха. Өвгөнийхөөс болохоор жин дарах
том малыг буудаж ачаад аваа явуулсан байгаа шүү дээ. Тогл хорог гэдэг жижиг юм бол гараагүй. Тийм. Тэгэхээр за ямар ч хэлсэн чи наад хэргийнхаа хохирогчийг тогтоогоод прокурор шилжүүл. Мэдлээ. Юу болсон тухай яриач хөө. Яах юм бэ? Бүх сэжүүр бүгдээрээ мухардаад хан мөрөг зогсоод байхгүй юу? За. Тэгсэн нөгөө мэдээлэгч маань надад буруу сэжүүр хойлгоо л би тэрийг мөрдөө давчихгүй юу? Тэгвэл тэр чинь ихтгэлгүй мэдээлэх шүү дээ. Тэгэлгүй яах. Тэгээд өөрөө бүр аюултай байдалд ороод тэгсэн нөгөө мэдээлэгч маань эргүүлдэг хүүхэн гэмт хэрэгтэнтэй хамаатан байж таараад. Монгол нэр жижиг гин шүү аа. Тэгээ яах вэ? Гол ус сайтай сайхан газар. Тийм газрыг сонирхох хүмүүс олон шүү дээ. Тэгээд өвгнийхнийг тэндээс явуулах сонирхол хэд байсан ойлгомжтой болохгүй юу? Нөгөө зодтолтыг залуусан. Үгүй ээ. Тэд нар тийм юм хийх үү? Тэд нар тийм юм хийх толгойд биш ээ. Тэгсэн нөгөө тулгаач нь хэрэг илэрчтэй гэд. Хотод ирээд гинт хэрэгтнүүдтэй уулзаад ашиг авахгүй. Тий. Гэхдээ нөгөө гэрлээ цогтой хоёр чинь юудаас болоо зогтоод байсан юм. Үгүй яах вэ? Өвгөлдөө маргалдсан үнэн, гар зөрүүлсэн үнэн. Үгүй тэгээд тэрнээс болоод өвгөө явчлаа гэж ойлгохгүй юу? Нөгөө машины асуудал юу болсон бэ? Портер олдсон. Тэвшин дээр гарсан сумны нүхтээс олдсон дайр, өвгний гэрийн хаалган дээрээс олдсон дайр, сумны хошуу бүгд таарсан. Айхтар өвгөн гарцааг нотлох баримт үлдээсэн байх юм да. Суулцны хүмүүс хэцүү. За харъя. Тэгээд